Хүний оюун бодол гэдэг гайхалтай зүйл. Тархин нь бидний эхэн болох ямар хүн бэ гэдгийг илтгэж, мөн юунд дуртай, юунд дургүй, айдас хэмээх зүйлсүүдийг мэдрүүлж, бидний зан чанарыг тодорхойлж өгдөг. Бидний өдөр тутам мэдэрдэг үнэр амт харах мэдрэхүй гих мэт зүйлийг өдөр болгон тарих хүлээн авч, ээж буй бүх мэдээллийг тасралтгүй боловсруулснаар унтаж байх үед ч гэсэн тасралтгүй ажиллаж байдаг. Тархинд бусад зүйлстэй хэрхэн хариу үйлдэл үзүүлж мөн бидэнтэй ямар холбоо тогтоож байгааг нь хүн төрөлхтөн судалсаар л байгаа. Харин энэхүү ойлгоход төвөгтэй зүйлийн дотор яг юу болоод байгааг ойлгуулахаар хэлбэрчилж өгсөн нэгэн гайхалтай тест бий болсон байдаг. Унгарын эрдэмтэн сэтгцэн эмчин 19-р зууны үед сонди тест хэмээх хүмүүсийн дотоод зан чанарыг илтгэдэг тестийг зохион бүтээсэн байдаг. Зөвхөн зан чанарч гэлтгүй өөрийн чин даалд ухамсартаа нууж байдаг сэтгэл хөдлөл болон үргэлж тэмцэж байдаг зуршил үйлдэлүүдийг илтгэж өгдөг юм. Эхлэхээс өмнө энэхүү тестний тухай бага зэрэг мэдээлэл хүргэе. Бүх хүмүүст өөрийн гэсэн ямар нэгэн сэтгэл зүйн хэрэгцээ шаардлага байдаг хэмээн үздэг байна. Энэ шаардлага нь биднийг анх төрхөөс эхлүүлэн дүн шинжилгээ хийх, ухаарах, сайн муугаар нь ялгах гэх зэрэг тархины чадамжуудаар бий болдог. Жишээ нэгэн хүүхэд бага байхдаа хайраар дутмаг өссөн бол тэр өсөж том болоод өөрийгөө хайраар дүрхийг хүснэ. Өөрийн олж аваагүй ямар нэгэн хэрэгцээг олон олтлоо тэрхүү хэрэгцээ өөрийнх нь талд ухамсарт үлдэх болно. Зонди тест нь хүний амьдралын 8 сэтгэл зүйн байдал дээр явагдах бөгөөд хүн болгонд өөр өөр байх болно. Одохгүй харах 8 зургийн ядаж нэг нь чиний анхаарлыг чинь татах бөгөөд чиний далд ухамсарт чинь тэрхүү зургийг хараад чамд мессеж явуулж байгаа үйлдэл юм. Тэгэхээр бодох ямар ч шаардлага байхгүй. Зүгээр л биеэ сул тавиад зургуудыг нэг нэгээр нь ажигла. Окей. Дахиад нэг дурдах шаардлагатай зүйл гэвэл repression denial гэдэг нэг юм хоёр зүйл байна. Сонди тест нь мөн энэхүү хоёр зүйлээр хариултаа хэлэх бөгөөд repression буюу чиний нуугдж байгаа зүйл. Жишээнд багтаа сул дараа байнгын уйлах хүүхэд байлаа гэж бодъё. Тэр хүүхэд том болоод ямар нэгэн байдлаар сул талаа нуухыг хичээж уйлах хүслээ дарах болно. Харин denial гэдэг нь нотлохоо эсвэл үнэн байдал нь урд нь байсаар байхад тухайн зүйлдээ итгэхээс эрс татгалцахыг хэлнэ. За тэгээд хэтэрхий их зүйл ярьчих шиг боллоо. Та бүхнээс тухлан суугаад өөртөө үнэнч байхыг хүсье. Эдгээр 8 зургийг ажиглаад хамгийн эвгүй санагдсан айц төрж буй нэг хүнээ сонгоорой. Нэг өрөөнд хойлохнаа үлдмээргүй байгаа. Эсвэл лифтэнд энэ хүнтэй ормооргүй санагдсан. Аль эсвэл автобусанд энэ хүний хажууд суумааргүй байгаа нэг тийм мэдрэмж төрсэн нэг хүнээ сонгоорой. Сонгосон бол дугаарыг нь дотроо цээжлээд аваарай. Чи бусдад дарангуйл болж эсвэл захирагдах маш дургүй. Өөрийн хүслээрээ явах дуртай нэгэн. Харин бусдыг захиргаа удирдахдаа дуртай ч үүнийгээ дарж явдаг. Дотооддоо бусад хүмүүсийн сэтгэл санаа болон бие махбодоор зовж шаналж байгааг харах дуртай. Гэхдээ үүнийгээ эсэргүүцдэг. Мөн чи маш тайван бөгөөд аюулгүй хүн. Нөхөрсөг бас хүрээлэлт сайтай. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөрийн чинь орон зайд нэвтэрч ороод буй мэдрэмж нь дургүй бөгөөд өөрийгөө үүнээс маш сайн хамгаалдаг. Чи уур хилэн эсвэл ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл гаргахаас татгалздаг. Тийм ч учраас бусад хүмүүс чамд муу зүйл хийсэн ч аль болох сэтгэл хөдлөлөө барьж байхыг эрмэлздэг. Маш өглөгч бөгөөд ямар ч хүнтэй нөхөрсөг хайрцдаг учраас хэн ч чамайг маш найдвартай хүний тоонд оруулах болно. Гэхдээ иймэрхүү хүмүүс нэг уурлахаараа цөмийн бөмбөг дэлбэрч буй мэт аимшигтай зүйл болдог. Тэгэхээр тэд нараар оролдоод хэрэггүй л байх. Сэтгэл хөдлөлөө сайн удирддаг гэвч дотроо маш хүчтэй уур хилэнтэй. Үүнийг найз нөхөд болон гэр бүлийнхэндээ хязгаарч гаргахыг боддоггүй. Тэдэнд тусалж хэрэгтэй хүн байхыг эрмэлздэг. Чи альва зүйлийг маш бодтойгоор хүлээн авч их цагийг ботход өнгөрөөдөг. Мөн энэ зургийг сонгосон хүмүүс оюуны чадамж өндөртэй хүмүүс байдаг. Маш хариуцлагатай дүрмийн дагуу байдаг хүмүүс. Бусдын болон өөрийнхөө бие махбод эсвэл сэтгэл санааны хэрэгцээг мэддэггүй, анзаардаггүй нэгэн.
Бодит байдлаас гажихыг хүсдэггүй бөгөөд өөр өөртөө маш чанга хатуу юм. Мөн нэгэн хэвийн уйтгартай зөвсд дургүй. Хэрвээ чи энэ эмэгтэйг сонгосон бол бусдыг үл тоомсорлох, өөрийгөө бусдаас тусгаарлах эсвэл бусадтай холбогдоход маш хэцүү байдаг. Шинэ хүмүүстэй танилцах нь чиний хувьд сорилт болдог бөгөөд ганцаараа байхыг илүүд үздэг. Чи бусдын анхаарлын төвд байх дуртай. Шинэ найзуудаа шинэ хүрээлэл хайж байдаг. Бусдад тоогдохгүй байхыг хүсдэггүй. Дараахан бөгөөд маш сэтгэлээрээ нэгэн. Мөн жижиг сажиг бүх деталуудад анхаарлаа хандуулж байдаг ба гаднах үзмжинд маш дуртай. Гэхдээ чиний сэтгэл хөдлөл тогтворгүй хурдан хойромтгой байж магадгүй юм. Энэ зургийг сонгосон бол чи гадна талаас жаргалтай харагддаг. Яг л бусад зүйл танд хамаагүй, саад болдоггүй мэт. Яг үнэн хэрэгтээ чи өөрийгөө үн цэнэгүй нэгэн гэдэгтэйгээ тэмцэл яваа. Өөртөө итгэлгүй байдаг гэсэн үг. Магадгүй энэ бодлоос гараад урд дах ажлаа болон бусад хүмүүст анхаарлаа хандуулсан дээр байх. Маш нөхөрсөгч гэсэн дотроо маш ганцаардмал нэгэн бөгөөд бусад хүмүүст итгэхэд маш хэцүү санагддаг. Логик сэтгэлгээ өндөр, аливаа зүйлийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг. Ямар нэгэн сэтгэл хөдлөлийн хэтэх илрэл болон эмх замраагүй байдалд дургүй. Хитрхи чанга чимээ эсвэл хүмүүсийн хитрхи чанга ярианд мөн дургүй. Сэтгэл хөдлөл багч гэсэн дотроо бол сэтгэл хөдлөл маш ихтэй. Түүнийгийн албаар аль эсвэл угаасаа ил гаргаж чаддаггүй. Сэтгэл санааны дарамттай эсвэл бага байхдаа дээрлэхүүлдэг байсан хүмүүс энэ зургийг сонгох нь илбэг байдаг. Яахав мөн зарим хүмүүс өөрийнхөө хүүсэнд эргэлзэж байж магадгүй. Үүнийг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл их эргэлздэг. Заавал ижил хүйстэн гэсэн үг биш л дээ. Ямар нэгэн айдас эсвэл эргэлзээ таны дотор байгаад байна гэсэн үг юм. Эдгээр зургнуудын эзэд нь бүгд ямар нэгэн сэтгцэн эмгэгтэй байсан өвч төнгүүд бөгөөд мэдээж та нар сэтгцэн эмгэгтэй гэсэн үг биш. Хариултанч гэсэн баг зэрэг төвөгтэй ойлгомжгүй байдаг. Гэхдээ энэ нь чиний ил биш, даалд байдаг зан чанар гэдгийг сануулъя. Миний хувьд бол нэг биш хоёр зураг сонгосон зүгээр муу санаалаад их үү. Юмыг яаж мэдэх үү гээд өмнө сонгосон зурган дээр дахиад нэгийг сонгоод үзээрэй. Тэгээд би болохоор 3 7 дугаартай хоёр зургийг сонгосон байт юм аа. Ингээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.